айрам ямар байх вэ? Цаашид одоо офицер болсон чи ямар байх вэ гэдэг энэ сургуулийн хөв зүйтэй холбоотой. Энэ сургууль яаж бэлтгэж гаргав? Тэр хэмжээгээр одоо цаашаага чадварлаг одоо офицерууд байх асуудал үгүй юу гэдэг асуудал шийдвэрлэгдэх. Ийм одоо чухал хариуцлагатай үүргийг бол энэ сургууль хүлээж идэг. Тэгээ үндэсний батлан хамгаалах их сургууль болж одоо өөрөөр хэлбэл статус нэр хүнд нь бол улам өргөдсөн. Энэний учир холбогдол юу гэхээр энэ батлан хамгаалах гэдэг ойлголт чинь зөвхөн одоо яах нь цэргийн одоо хүрээний асуудал биш юм аа. Энэ улс орны үндэсний аюул байдлыг хамарсан ийм өргөн хүрээтэй асуудал. Тийм учраас улс орондоо бол аюулгүй байдал батлан хамгаалах чиглэлийн боловсон хүчин одоо бэлдэх асуудлыг бүрэн одоо улс орныхын хэмжээнд хариуцах ийм одоо хүндэтийн үүрэг оноос учраас үндэсний хэмжээний одоо сургууль гэдэг одоо ийм статустай болсон. За энийг ч одоо сургууль амжилттай биелүүлэхийн тулд сая эрдмийн сургууль байгуулаад ингээд үйл ажиллагаа явуулж байна. Энэ эрдмийн сургуульд бол зөвхөн цэргийн хүн биш. Манай Монгол улсын иргэн аль салбарын хүн ирж суралцаад одоо мэддэг боловсруулаа дээшлүүлээд Монгол улсынхаа үндэсний аюул байдлыг хангахад хувь нэмрээ оруулах ийм одоо боломж бүрдсэн нь бол их том алхам болсон юм аа. Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэм студ